тоглогчд харагдж байгаа. Мэдээж дараагийн тавт дээр бол Батуйг Норвол тэргүүтээ тамирчид орж ирнэ гэсэн үг. Төгөлдөр тэргүүтээ тоглогчд. За ингээд тоглолт эхэлсэн үзэгчдээ эхний довтлогоог Эрдэнэт Майнер суугаас гүйцэтгэх боллоо. Амжуулт Барс бол дээр ирсэн Барс бол буцаага Чад Венинг. За хоёр өндөр хамгаалагчийн эсрэг дундын зашил гэсэн. Тоглолтын нээлт явна. Бодсон хэвд бол дэлгэрний маш өөр яг төвийн тоол байрлал тоглож байгаагүй. Зүүн довтлогоо оноштой бас нэмэлт нэг шийдэлтийг Баярхүү ихээр боллоо. Гол хүчтэй биш шүү. Юусе орон цай үүсэхгүй байгаа. Шалгаад өгсөн Чад довтлогоо оноштой болсон. Багийнхаа эхний 4 хоног байна гэдэг бол тийм амархан дээрсүүлэхгүй болов гэж бодож байна. Довтлогоо амжилттай болсон. Зогтын отон жаргал өнгөрсөн тоглолт Улар Эрдэнэ. Пэни Олон зай шидэлтийг гүйцэтгсэн Бендарус Уильямс. Хол шонгоруудын хувьд бол уламжлал 9-оор 5 давхар солилцоо хийсэн байна да. Батуйг Олон зай шидэлтийг гүйцэтгсэн. Пэни загвал одоо 2 бөмбөгийг авсан буцаага Дэрмүн заяа Олон зай шидэлтийг гүйцэтгсэн 3 оны шидэлтэн цагаар дунж байна. Тангуулт хүйдэн зол саргал бөмбөгийг салгаад өөрөө Олон зай шидэлтийг гүйцэтгсэн шидэлтээ алдсан. Норвол Байл 2 дахь боломжийг үүсгэж оноог авлаа. Тоглож байгаа. Батуйг зөрөөд орсон довтлогоо амжилттай болсон. 2 хоног. Азайгийн Батуйг авч байна. Загвал Батэрднэр бөмбөг дамжсан. Пэни өөрт нь хангалттай зай үүссэн дундын зай довтлох амжилттай. Пэни Уильямс самраас бөмбөг авсан. Шууд урагшлуулсан мөг урд нэг тоглож гараад ирсэн 2 хоног Ирмүн зай авч байна. Төгөлдөр за их хэцүү байдлаас давтсан довтлогоо алдсан ч өнөөх бол Норвол Байл. Төгөлдөр зөрөөд орсон хөлийн урдаар илүүрхээ довтлогоо оновчгүй нэмсэн довтлогоо. Норвол Байл 2 хоног. Рос ихний үед оноо авч байгаа. Ануудагтай ашигтай нэмэгдэх гэсэн цогтын зөрөөд Майнерсаас хурдан довтлогоо шилжсэн Бендарус Уильямс довтлогоо амжилттай. Зэрэгэл Пэнийг эсрэг шахаад явсан довтлогоо алдсан Норвол Байл бодогтой байгаас оноо гэжтэй түүж байна да. Болор Эрдэнэ Слан төрөө гараад ирсэн дундын зэн довтлогоо оноштой болсон. Шилж байна. 2 эсрэг 3-ла Ирмүн заяа довтлогоо оноштой болсон. Ирмүн заяа дамжуулт Батур дээр ирсэн шидэлт хаалтанд орсон хурдан довтлогоонд Батуйгийн төгсгөл амжилттай. Маш сонирхолтой тоглолт бүхнийг хүлээж байгаа. Алсын хөлбүүдийн эсрэг Бисэш Найтсын тоглолт хүлээж байна. Болор Эрдэнэ буцаа завчин дээр суларсан чийдсэнгүү зөрөөд орсон хөөргсөн довтлогоо амжилттай. За яг л нөгөө бөмбөгийн шилжилт өндөр хамгаалт гэж байна. За ямар нэгэн заслаа авсангүй шууд завж руу гаргасан Батэрдэн олон зай шидэлт амжилттай. Болон энэ завчин дээр за баруун дайраад явсан, иргсэн, өсгөөр довтлогоо амжилттай болгож чадсан. Пэнийг эсрэг Болор Эрдэнэ довтлогоо илүүлэх юм байна. Чад за хол авсан да. Дундын зэн довтлогоо амжилттай болсон. Чад Венинг. Довтлогоо нас Норвол Байл бодтой талбайд яг байрлал эзэж чадсангүй. Босс өдөрөө ажиллаад дундын зай довтлогоо амжилттай болсон. Бүгд авсан. Батуйг дайраад явсан, хүнд байдлаас довтлогоо унааж чадсан. Нэг контактлаа дээш явсан. Сайн малагч эсрэг довтлох юм байна да. Заслан ирсэн өөрөө татаа шийдсэн 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Реди Росс ми суулгаж чадсан. За энд ялчгүй өндөр нам болцсон доо. Чад Венинг 2 оноо. Нэг тоглогч сул гарах боломжтой. Батуйр байсан юм тэр тоглогч нь 3 онооны довтлогоо амжилттай болсон. Азайгийн Батуйг маш тааруу байсан. Тэр холбооны цом дээрх сайн тоглолтыг үзүүлсэн дээ сэнчрээд 3 онооны довтлогоо амжилттай багийн 37 дахь оноо бүр гоё болсон. Төрөнийг хаалгацсан. Санчир баруундаа яваад орсон довтлогоо амжилттай болсон. За тоглолтын эхний оноог авлаа. Слават энэс суулгах гэж үзэх юм болов гэсэн Норвол Слан тавьсангүй. Росс 3 онооны довтлогоо амжилттай болсон. Өөрөх нь үндсэн довтлогоо. Реди Росс олуулаа гараад ирсэндээ Росс баруун явсан дамжуулалт Норвол дээр Слэм данк амжилттай болсон. Росс болон Норвол чигмын тамирчид бол Пэлиг үнэхээр бөмбөөр хангаж болж чадж байна. За зөрөөд хурдан довтлогоо Чадвэний хариуг нэглөө. Том өсвөрийн Слан явж байгаа юм байна. Аваад шууд чийдсэн 3 онооны довтлогоо амжилттай болсон. Энэ залуу үнэхээр сайн урдаараа л хүрхэд өсвөр дамжуултыг өгсөн. Өсвөр харин довтлогоо алдсан ч Норвол Байл бохтын бэлгээ аваарай. За хардгуу гоё өгсөндөө довтлогоо амжилттай болсон. Ирмүн заяа гаргаж ирсэн. Хинч байсангүй дээ. 2 дахь боломж үүссэн. Росс аваа шууд чийдсэн 3 онооны довтлогоо амжилттай болсон. Батуйгийн дамжуултыг Тунгалын Санчир дайраад явсан өөрөөс олцсан 2 оног Тунгалын Санчир авч чадлаа. 3 онооны зөрүү
Гоё өгцөн дөө баруун довтлохоо оноочтой нэмэлтний шийдэлтийг хийгэр боллоо. За ноор Самрыг яваад хурдан довтлохоо шилжсэн. Санчир хамаалагч аргалсан баруун довтлохоо оноочтой болсон. Дараас нь довтлохоонуудыг завсарлага өрчиж болно. Пенни Асланы нөгөө талаар явсан суларсан 3 онооны довтлохоо оноочтой болсон. Пендарус Уильямс Бодрогдно. За зүүндээ зүрсэн их өндөрт хөөргсөн флотер довтлохын амжилттай болсон. Росси эсрэг бөмбөгөө алдчихлаа. Зөрөө Рейлер Росс урагшаа довтлохоо эхлүүлсэн. Тожилтойрч довтлооны шилжилт маш урдан болсон. Үсэх баярын тоглолч гэсэн хүлээцтэй байсан. Багийн 53. За өлийн удаар илүүрхэн гэж байна. Батуйг 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Өөртөө маш идэгтэй шийдэлтийг амжилттай болгож Шантла багийн 58 тоноо. За Болор Эрдэнэ 3 онооны довтлохоонууд төдийлөн болохгүй байгаа. Гэхдээ Болор Эрдэнэ бол тоглолтын төгсгөлд одоо үлдээсэн. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Ганц олонгийн Болор Эрдэнэ 3 оноог авч Шантла хүний өмнө ирсэн Батуйг 3 онооны довтлохоо амжилтгүй болсон. 2 дахь боломжийг цогтын отон жаргал аваад довтлохоо амжилттай болсон. 64 66 2 онооны. За Батуйгийн эсрэг өөртөө 2 ч хамгаалагчдаа заадалсан түүнийг нь Батард нь 3 оноо хамгаалдаг байсаа бүтэн нэвтлээ. Нөгөө та зөрөө доорсон довтлохоо оноочтой нэмэлт нэг шийдэлтийг хийгэр болсон. Тожилтойрч бас баруун дацлаа авсан. Их холоо шийдсэн. Батуйгийн шийдэлт байндаа тусч байна. Яасан шийдсэнгүй. Өсгөөрийн эсрэг нь удаа баруун дацлаад явуулсан. Шийдэлтээ аалсан. Санчир 2 дахь боломжийг үүсгээд будагтайл байгаа соноо авч байна. Өөрөө дайраад явсан мөнгөнд таслагдсан. Урагшаа. Нэг ганцаар гараад ирсэн довтлохоо оноочтой болсон. Барсуул 20 навагтай. Ордогчлоо шидэлтэй алдсан. Пок 2 дахь боломжийг үүсгээд хөөргөд явуулсан довтлохоо цагаар дээр ойжгаад унчлаа. Нэмэлт өөрөө дундаас шидэлтийг үүсгэж шидэлтэй алдсан. Пок 2 дахь боломжийг үүсгэжлээ. Батуйг холын зай шидэлтийг үүсгэсэн. Азайгийн Батуйг үзэгчтэй. За энэ залуугийн өдөр юм байна. Эцэгтэй 2 багийн тоглолт өндөрлөж байна. Ховд шонхрууд эцсийн мөчөд Эрдэт Майнерс багийг буулгаж авсан. Өнөөдөр Батуйгийн тоглолт үнэхээр онцлогтой байлаа.